Тэнгэрт гайхалтай хачин асар ихийг ёрлсон шинж тэмдэг үүсэж нар битээ гэрэлтэй хувцастай жирэмсэн эмэгтэй харагдав. Түүний үлмид сар толгой дээр нь од мэт 12 эрдэнийн чулуу бүхий титэн байна. Тэр эмэгтэй удахгүй төрх шинжтэй их дөвдсөндөө ор дуу тавин яолж байлаа. Тэр даруй тэнгэрт өөр нэгэн шинж тэмдэг бий болж адгийн муярын сүнсийг төлөөлсөн титэн бүхий 7 толгойтой 10 ивэртэй улаан өнгийн луу харагдах боллоо. Тэр луу сүүлээрээ тэнгэрийн оддын 3/1-ийг шавхуурдан дэлхий дээр унгав. Жирэмсэн эмэгтэй хүүхэд төрмөгц тэр луу идэх санаатай эмэгтэй өмнө хүлээн зогсоно. Харин тэр эмэгтэй хүүгэн төрүүлэхэд ертөнцийн эзэн хүүг маш хурдан дээш татан өөрийнхөө ширээний өмнө авчруулав. Тэр хүү хүн төрлөختнийг төмөр таяг барьсан мэт хатуу чанд шударгаар захирхив. ертөнцийн эзэн дэлхий дээр цөл газар тэр эмэгтэйд зориулан байр бэлтгэжээ. Тэнд хүмүүс 42 сарын турш түүнийг харж хандаж хоол өгөх учраас эмэгтэй хүүгэн төрүүлээд шууд тийш очих гэж байлаа. Тэгтэл ертөнцийн эзний орших газарт дайн болох нь үзэгдэв. ертөнцийн эзний дээд тушаалтай Ерөвсөн элч Михаил өөрийн захирдаг бусад Ерөвсөн элч нарын хамт луу болон түүнийг захирдаг муярын сүнснүүдийн эсрэг байлдан дийлж ертөнцийн эзний орших газраас зайлуулж дэлхий рүү бүгдийг хөөн явуулжээ. Дэлхий рүү хаягдсан тэр асар том луу бол адгийн муярын сүнсийг төлөөлнө. Хүмүүс адгийн муярын сүнсийг хуурамч яллагч буюу үннийг завхруулагч гэж нэрлэдэг бөгөөд тэр хортмогоо өн эртнээс хүн төрлөختнийг мэхлэж байсан юм. Харин тэр бузар луу муярын сүнснүүдийнхээ хамтаар ертөнцийн эзний орших газраас дэлхий рүү хаягдахыг би үзв. Тэр даруй ертөнцийн эзний орших газраас чанга дуу сонсогдож одоо ертөнцийн эзэн маань биднийг адгийн муярын сүнснээс лавтая аварлаа. ертөнцийн эзэн бүхнийг захирах хүч чадлаа үзүүлв. Одоо түүний төмөлсөн хаан Есүс Христ бүрэн эрхэн эдлэж байна. Үүнээс өмнө адгийн муярын сүнс ертөнцийн эзний өмнө зогсоод түүний хүмүүс буюу бидний нөхдийг өдөр шөнөгүй ховлож байсан. Харин одоо тэр эндээс хөөглөө. Хурд Есүс Христ аллагдахдаа урсгасан цусаараа өөртөө итгэсэн хүмүүсийг ял шийтгэлээс чөлөөлөв. Адгийн муярын сүнс ертөнцийн эзний хүмүүс буюу бидний нөхдийг ял хүлээх ёстой гэж хэлдэг боловч тэд хурд Есүс Христэд итгэж түүний тухай үннийг ярьж түүний төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг учраас дэлхийд байхдаа ч адгийн муярын сүнсийг дийлж чадна. Иймээс ертөнцийн эзний орших газар байгаа бүх хүн Ерөвсөн элч нар баяр жаргалтай байх ёстой. Харин ертөнцийн эзэн өөрийг нь удахгүй шийтгэхийг адгийн муярын сүнс мэдж дэлхий рүү хөөгдөхдөө ихэд уурсаж байна. Иймээс тэнгис далай төв дэлхийд байгаа Есүс Христэд үл итгэгч хүмүүсийн байдал аимшигтай болно гэлээ. Луу дэлхий рүү хөөгдөөд хүү төрүүлсэн эмэгтэйг барихаар хойноос нь явлаа. Харин цөл газар бэлтгэсэн байранд нь хурдан аваачихын тулд ертөнцийн эзэн тэр эмэгтэйд бүргэд шувууны 2 том далавч өглөө. Тэр байранд очсныхын дараа хүмүүс түүнд 3 жил хагас хоол өгч аимшигт луунаас хамгаална. Тэр луу үүтрүүлсэн эмэгтэйг живүүлэхээр амнаасаа маш их ус гаргаж мөрөн гол мэт үер болгов. Харин газар хагарч маш гүнзгий цав гарч лууны амнаас гарсан бүх ус тэр цав руу шингэн орж алга боллоо. Луу тэр эмэгтэйд маш их уурлаж байсан учраас түүний бусад хүүхдүүдийн эсрэг дайн хийхээр далайн эрэг дээр очиж зогсов. Тэр эмэгтэй бусад хүүхдүүд бол ертөнцийн эзний үгийг дагаж Есүст итгэж түүний тухай бусдад ярьдаг хүмүүсийг төлөөлнө.